За яцхан guys, өнөөдрийн бичлэгийн давтай морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэг та бүхэн харж байгаачлан орой ягана бичлэгийг хийж байна. Тэгээд өнөөдрийн бичлэг юуны тухай гэхлээр онлайнаар ажиллаж байгаа хүмүүс, онлайнаар сошиал медиа бизнес хийдэг хүмүүс ямар шалтгаанаас болоод ер нь амжилтанд хүрдэггүй юм бэ буюу яг зориод байгаа түвшиндээ хүрч чаддаггүй юм бэ гэдэг шалтгаануудын талаар би бүр бүх мэддэг шалтгаануудаа тайлбарж өгөх гэж байна. Тэгээд та ямар нэгэн байдлаар нэг юм хийгээд байгаа юм хүссэн үр дүндээ хүрэхгүй байгаад байгаа. Эсвэл айгүй олон юм ингээд нэг юм давтаал яваад байдаг хэрнээ ерөөсөө нэг юм яг нэг юм тэтгэл чинь дүүрж өгөхгүй байгаа. Оролдоо байгаа хэрнээ ерөөсөө болж өгөхгүй байгаа. Эсвэл бодоод байгаа хэрнээ ерөөсөө хийж өгөхгүй байгаа ч юм уу. Ямар нэгэн байдлаар л өөрийнхөө хүссэн үр дүндээ хүрэхгүй байгаа бол эдгээр шалтгаануудын аль нэг нь танд байгаа учраас гэж би бүр 100% итгэлтэй байна. Ягаад тэгэхээр би өөрөө яг онлайн бизнес хийгээд 5 жил болж байна. Хамгийн анх би бизнесийг онлайн бизнес хийж эхлэхэд контент заадаг байсан. Тэгэхээр миний хамгийн анхны одоо коуч хийжсэн хүмүүсийн нэг бол одоо манай төгөлдөр авах байна. Одоо бол бараг 100 хэдэн мянган дагагчтай айгүй мундаг явж байгаа. Анх контент заадаг байхад тэрний араас би social media marketing agency ажиллаж үзсэн. Social media marketing agency ажиллаж байхдаа миний бас ажиллаж исэн газар гэх юм бол Канада, Монголыг тааж мэдж магадгүй Монголын хамгийн том солонгослын сонголтын төв. Тэрний араас одоо гэх юм бол Европт ирээд би AI автоматжуулалтын үйлчлэгээ гэдэг зүйл Европт компаниудад үзүүлээд ерөнхийдөө явж байгаа нэг замнал байна. Ерөнхийдөө ингээд нэг юм янз янзын энэ сошиал медиа дээр хүмүүсийн хэрэгцээг те бүтээгдэхүүн болгоод, үйлчлэгээ болгоод, коучинг болгоод явж хахад асар олон уналт босолттой надад дэс ч бай хамт ингээ эхэлсэн хүмүүс ч бай, найзуудад бай тулгарсан. Тэгэхээр энийг 5 жилийн хугацаанд энэ нэг 5 жил онлайнаар ажилласан туршлагынхаа хугацаанд ямар шалтгаанаас болоод та ер нь бүтлгүүттэй юм бэ гэдэг би шалтгаануудыг өндөө тайлбарж өгч байгаа. Тэгээд эдгэрийн аль нэг нь та байгаа гэдэгт би 100% итгэлтэй байна. Тэгээд олон юм ярилгүй бичлэг рүүгээ орцгоё. За миний эхний амар том болж анзаарсан шалтгаан юу байсан бэ гэхлээр би юуг нэрлэдэг вэ гэхлээр perfect trap гэж нэрлэдэг буюу төгс төгөлдрийн зан гэж нэрлэдэг. Бид нар өөрсдөө нэг төгс юм хийх гээд хүсээд идэх. Одоо танд яг нь байж магадгүй зөө. Та их санаандаа хүрсэн тэр зүйлийг хийх гээд оролдоод тэр нь олдохгүй байгаа. Эсвэл яг тэр төгс цаглбарыг хүлээгээд байгаа. Эсвэл яг бэлэн болохоо хүлээгээд байгаа. Эсвэл 100 дуусыг хүлээгээд байгаа. Эсвэл ажилласаа чөлөө яхахыг хүлээгээд байгаа. Эсвэл хангалттай мэдлэгтэй болохыг хүлээгээд байгаа. Эсвэл хин нэгэн гарч ирээд чи чаднаа гэж хэрхийг хүлээгээд байгаа гэд ямар нэг юм хүлээгээд байдаг байхгүй. Хамгийн сонирхолтой нь тэр төгс нөхцөл байдал чи өөрөө оршдоггүй юм билээ. Тэнгүүт нэгсэндээ бид нар төгс бэлэн болж байгаа нөхцөл байдлыг хүлээж ийна гэдэг чинь оршдоггүй зүйлийг хүлээгээд байгаатай адилхан болчиход байгаа байхгүй. Тэнгүүт тэр чи хэзээ тань дээр ирэхгүй. Тэгвэл бид нар хэзээ ч ирэхгүй зүйлийг бид нар найдаа хүлээгээд байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та нэг юм гаццсан юм шиг мэдрэмж төрдөг шалтгаан чи юу гэхээр та байхгүй юмыг өөрөө хүлээгээд байгаа байхгүй. Буюу төгс мэдрэмж төрхийг хүлээгээд байдаг гэсэн үг. Тэг яагаад хүн өөрөө төгс юм хүлээд юм бэ гэж бид нар бодох юм бол амар сонирхолтой шалтгаан нь нэг юм юу гэдэг штэ 80 настай ч юм уу 90 настай юм янз бүрийн хөгшин хүмүүсээс ингээд танд харамсдаг зүйл байдаггүй ингэтлээ би залуудаа тэгхээгүй сайн харамсдаг ингээгүй айгүй харамсдаг гэж ярьдаг штэ те. Тэг хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр хүн ямар ч замыг сонгосон өөрөө харамсна л да харамсдаг юм байна лээ гэж байгаа. Тэр нөө би ч одоо 80 90 наслаагүй л те. Гэхдээ угаасаа тэгж ярьдаг юм бэл. Яагаад ингэж гэсэн чинь одоо чинь би онлайн дэлгүүр ажиллаад би e-commerce хийл та. E-commerce хийнгүүт e-commerce-ын давуу талч байгаа, сул талч байгаа. А би болохоор одоо үйлчлэгээний бизнес хийдэг те, service based бизнес хийдэг. Service based хийдэг хүнд давуу талууд ч байгаа, мөн сул талууд ч байгаа. Тэнгүүд юу гэсэн үг гэхээр та давуу талыг нь эдэлж байгаа бол одоо нөгөө нэг ямбыг эдэлж байгаа бол ялын бас давхар эдлэх хэрэгтэй гэхгүй юу? Намайг зэрэг тавхад яг ярьдаг гэсэн байхгүй юу? Ямбыг эдэлж байгаа бол ялынаас давхар эдлэн шүү гэдэг үг. Яг энтэй адилхан та ямар ч бизнесийн замнал моделийг сонгосон энэ дэмжин давуу тал байгаа магадгүй да царайгаа гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа бол нөгөө талд нь яг ямар сул талууд бас төлөхсөд дүн гэж байна гэж байгааг тэрийг бодолцох хэрэгтэй гэсэн үг. Тэг яагаад бид нар энэ төгс юмыг хүлээгээд идэм бэ гэж тэгсэн чи өөр амар сонирхолтой юм гарч ирж байгаа нь хэрвээ бид нар төгс сонголт хийчих юм бол бид нар сонгосон тэр замынхаа төгс сонголтыг хийчих юм бол бид нар зөвхөн давуу талыг нь эдлээл идэг. Гэтэ сул талыг нь буй төлөх дүнгийн төлөхгүй юм шиг мэдрэмж боддог байхгүй. Тэгээ бид нар тэр төгс сонголтыг хийх гэлээд байд. А гэтэл яг юу гэсэн үг вэ гэхээр тэр төгс юм чинь байхгүй байгаад байгаа байхгүй. Ойлгогдож байна уу те? Ерөөсөө бид нар тэр төгс сонголтыг хийх гээд хүлээгээд байдаг шалтгаан нь юу юм гэсэн чинь бид нар benefit буюу давуу талыг нь эдлээд буюу ямбыг нь эдэлчээд ялыг нь үүрхээсээ татгалзаад байгаа байхгүй да. Гэхдээ гол нь тийм байхгүй та аль замыг сонгосон ямбыг нь эдлэн ялыг нь ч үүрнэ. Аль аль нь ч ялгаа. Одоо шиг би үйлчлэгээний бизнес хийдэг би клиентуудтай хүн болвол би үйлчлэгээгээ өгөхстой. Тэ би нэг тултал өгөхстой. А хэрвээ та бараа борлуулдаг хүн бол бараа хэрэглэгчийн гар дээр та амлсан газар та хүргэх ёстой гэх мэтчлэн тэ. Яг нэг юм давуу талууд сул талууд байгаа байхгүй бүх юмд чинь. Тэр хоёрыг нь аль алиг нь тавах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эхний миний амар ажигласан шалтгаан юу гэхээр ямар ч хүмүүстэй дөнгөж эхэлж байгаа ч хүмүүс бай,
олон жил бизнес эхэлсэн ч хүмүүс бай. Ерөөсөө төгс төгөлдрийг хүлээгээд байдаг. Төгс төгөлдөр өөрөө ирдэггүй гэдгийг та ойлгочих юм бол эхлэх гэдэг чинь өөрөө төгс төгөлдөр төр нөхцөл байдал чинь байж та гэдгийг та анзаардаг байхгүй. Энэ үгийг тэмдэглээд аваарай guys. Мөн дээрээс манайха юу яагаад танд миний бичлэгүүдээс хамгийн их яг танд орсон вау гэж бодогдсон тэр юм а комент зэгт бусадтайгаа хуваалцаад мөн та надад чсан бас те энэ илүү таалагдлаа шүү гэдэг бодлоор комент зэгт үлдээгэр гэж би зөвлөгөөр ягаад өнөөдөр маш их алмаз миний амнаас урсгах гэдэг би амар ихтэй байна. Тэгээд бичлэг орцгоё. Цааны үед дахиад сонсоод байгаарай. Эхлэх гэдэг чинь өөрөө төгс нөхцөл байдал болохоос биш тэр төгс нөхцөл байдал чинь өөрөө биш вэ гэх. Тэгэхээр би тань зөв ямар зөвлөгөө өгмөр юм гэхээр ямар нэгэн юмыг та нэг 70-аас 80% та мэдэрч ивэл хийх нь зүгээр юм бэл. Хийчих нь зүгээр юм бэл. Ерөөсөө л яг тэр юм бэлээ. Хамгийн сонирхолтой нь би бүргэдийн нэг жишээ байдаг хаа. Бүргэд 40 лөө 40 нас хүрчээд тэгээд 40 нас хүрэнгүүтээ ингээд үдэн амир ягаад хушуун ингээд явсараад бүр ингээд нис чадхаа болдог гинэ. Тэгээд нөгөө нэг юуны бүр нөгөө нэг хавцлын оргил дээр очоод бүх өдөө өөрөө ингээд цохиж хагалж хаяад бүх өөрийнхөө нөгөө навчнуудыг ингээд одоо зулгаад юм уу унгаад юм уу байхгүй болгоод тэг бүр ингээд шал одоо дахиж чармаа нүцгэн юм сонин болдог гинэ. Тэгээ өөрөө дахин төлжөөд хамгийн сонирхолтой нь хадан хавцлаас үсрээд нэг бол нисдэг. Тэгэхээр нис чадах юм бол дахиад 40 жил амьдардаг. Ахир унах юм бол тэр дөрөв өгдөг буюу яг энэ дээр reborn хийдэг тийм шаардлага гардаг гэж байгаа юм. Тэгээ тэрэн шиг өөрөө хүнд нэг юм тим юм хэрэгтэй байгаад байхгүй. Яалтч хүний тэр нэг юм мимиг одоо нэг юм зүг цохиж гаргаж ир. Тэр зүйл нь өөрөө байхгүй болохоор ингээд та тэр төгс төгөлдрийг хүлээгээд авах. Хамгийн гол нь харамсалтай нь та тэр төгс нөхцөл байдлыг хүлээгээл байх юм бол тэр мань өөрөө байхгүй болчих. Нэгсэндээ амар утгагүй байсан. Тэгээ байхгүй юм хүлээгээд байгаа байхгүй. Хэдэж ирэхгүй юм хүлээгээд байгаа байхгүй. За хоёр дахь миний амар ажигласан шалтгаан юу гэхээр хүмүүс юмдаа айгу тууштай байдаггүй юм байл. Энэ яадаг вэ гэхээр нэг юм ямар ч юм бизнес хийж байгаа хүмүүс юм үндсэн 5 юм байд юм байна л да. 5 яг юм шатлал байдаг юм бэл. Ингээд шатлал. Энэ шатлалын хүмүүс ихэвчлэн энэ 3 дахь дээр нь очоод гацаад тэгээд энэ 3 дахаас нь буцаад нэг дахь рүүгээ яваад тэгээд дахиад 3 руу ирээд нэгээс яваад уул нь нэгээс явсараад 5 дахь дээр очиж амжилтанд хүрэх гэдэг л яваад байт юм бэл. Тэгээд тэнгуү тэр нь ямар юм гингүү техний шатлал нь хүн болго эхлээд боломж болж ирдэг буюу informed optimism буюу ямар ч тийм төсөөлөл байхгүй зүгээр л эерэг байдал гэсэн үг. Та ямар нэгэн байдлаар вау ийм боломж байд юм байна. Оо крипто гоё юм байна. Воо онлайн бизнес гоё юм байна. Воо ийм гоё юм бэ гэдэг байдлаар та эерэг орж ирдэг гэсэн үг. Ингээд вау ямар гоё юм бэ гэдэг. Тэгээд тэрний араас яадаг вэ гэхээр энэ formed pessimism буюу хэлбэрцсэн сөрөг байдал гэж бодож байгаа. Юу гэхээр та цохиулчих байгаа байхгүй. Оо shit эн чинь бас миний бодсон шиг тийм амархан биш юм байна шүү дээ. Тэ энэ чинь бас миний бодсон шиг тийм биш юм байна. Энд чинь бас хажуу талд нь лайн сул талууд байдгийн байж тээ гэдэн та анзаарч эхэлж байгаа байхгүй. Бас миний бодсон шиг тийм амархан биш юм байна. Яг миний бодсноос амар их ажил орд юм байна. Бас их юм болд юм байна гэдгийг та ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээ ойлгож эхэлж явж байгаад хамгийн хүмүүсийн фейлддэг буюу 3 дахь шат буюу одоо valley of despair гэж байгаа. Ер нь бол цөхрөлийн хөндий гэсэн үг, тэ тамийн хөндий гэх юм уу. Энэ юу гэхлээрэ бүр ингээд хүний учир нь олдохгүй. За би гэрлээ энийг ясахгүй бол тэ ингэж гоё. Энэ нөгөө нэг цөхрөлийн үед нэрлэж байгаа. Цөхрөлийн үе дээр нь юу гэхлээр ингээд юм учир нь олдохгүй, тэ fuck гэдэг үе. Дангүүтээ хүмүүс 3 дахь шатлал дээр орчингуудаа за энэ болохгүй мэнгүүтээ буцаад нэгдүгээр шат руу буюу өөр юм хайгаа авчдаг. Өөр сэтгэлийн хөдөлгөх, өөр догтлуулах, өөр шинэ юм хайгаа авчдаг байхгүй. Тэгээ дахиад вау ийм боломж байгаа юм байна гэж олж анзаарлаа. Дахиад тэр нь болохоор юу гэсэн үг гэхээр unformed optimism буюу юуг нь ч мэдэхгүй та зүгээр эерэг байдал орж ирлээ. Бодит байдал таны цоглоо. Formed pessimism буюу танд бодит байдал яалаа. Тэг хүмүүс 3 руу орлоо. Тэгээд хүмүүсний 3-1-3-1-3-ийн хооронд ингээл эргээд идэв. Хамгийн гол нь та тэр 3 нөхцөл байдал буюу valley of despair буюу яг нэг учир нь олдохгүй байгаа, нэг баахан зангилааг нь олдохгүй байгаа тэр нөхцөл байдал дээр жоохон байгаад тэнчэнээс учир ороод гараад ирчих юм бол 4 дахь процесс буюу formed optimism буюу танд одоо хэлбэрцсэн эерэг байдал буюу та яавал амжилтанд хүрэх боломжтой юм. Яавал амжилтанд хүрэх боломжгүй юм гэдэг та нэг учрыг нь олдсон бодит одоо бол ингээд бодит байдалд та эерэг болж эхэлж байгаа байхгүй. Та учрыг нь олдсон гэтээ эерэг бол би чадах юм байна гэж итгэл авч байгаа байхгүй. Тэгээд тэр чинь явцсан юм чинь 5 руу орчиж байгаа байхгүй. Тэгээд бид нар харах юм бол curve нь яг нэг ингэж явдаг гэсэн. Дээрээс эхлээд унсаар агаад энэ доор ирээд хүмүүс тэнгүүтээ энэчнээс жоохон байж байгаа дээшээ гарчих гад тэгэл хүмүүс энэ дээрээс явж ирсэн ийшээ бууж ирснээ буцаад дээшээ өөр юмруу орсноо буцаад дахиж гараад ингэ яваад байдаг гэсэн үг. Curve. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь та энэ 3 дахь нөхцөл 3 дахь шатлал буюу энэ үе шат дээр та байх юм бол цаашаага явах одоо тэр хүсэж байгаа та нөө юу хүссэн 9 цагаан хүссэн бэлэг болтугай гэдэг шиг тэр зүйлүүд ирдэг байх нэ. Тэгэхээр энэ тал дээр би таныг анхаарай гэж зөвлөмөр. Ягаад тэгэхээр хүмүүсийн би ажиглаад байхад ихэнх хүмүүс тэрэндээ айгүй гацаа авд юм билээ.
Яа ингээд e-com ийм юм гоё юм байна ч юм уу те. Онлайн дэлгүүр гоё юм байна. Эсвэл ингээд мэдгүй тэгвэл ямар нэгэн шалтгаан энэ ч гоё юм байна гэл тэгэл орж ирж байгаа тэр нь жоохон болохгүй болоод за дараагийн юм гээл ингээд нэг ингээл яваад байдаг. Тэгэхээр энэ шат маань өөрөө таныг төвлөрөх боломжгүй байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хэрвээ та бодоод үзэх юм бол хүний энергийг бид нар ийм энерги хаана байна тэр нэг зүйл ургаад байгаа шүү дээ ус шиг. Бид нар ямиг услах тусам яадагтай адилхан те. Тэнгүүд би нэг зүйл дээр хангалттай удаа өөрийнхөө энергийг өгж иж тэр зүйл маань миний энергиэр хооллогдож томрох ёстой байдаг аахгүй. Гэтэл та өөр таны энерги чинь хязгаарлагдмал байтал та тэр хязгаарлагдвал энергийг олон тийшээ хуваачаар тэр нэг зүйл рүү чинь хангалттай энерги очихгүй болохоор тэр зүйл чинь өсөхгүй. Өсөхгүй болохоор чи яаж боднодээс үр дүн гарахгүй болчих жоох байхгүй. Тэгэхээр та тэр зүйл рүү тодорхой хэмжээний энерги өгөхөөсөө аргагүй болчихж гинэ гэсэн үг болчих. За тийм учраас нэг зүйл дээр жоохон тууштай байх нь энерги хуваахгүй жоохон нэг зүйл дээр төвлөрөх нэ. Нэг зүйл дээрээ жоохон төвлөрөө цаг хугацааг өнөөгөөд тэр 3 дахь шат руугаа жоохон явах нэ гэж зөвлөмөр. Энэ бол миний 2 дахь шалтгаан байсан. Тэгээ 3 дахь руугаа орцгоё. Тэгэхээр 3 дахь шалтгаан руу орохоос өмнө юу вэ гэхээр маш олон хүмүүс надад асуусан. Өвчлсөн менторшипийн мэдээлэл авъя. Энэ дээрээ яг линк нь хаана байгаа вэ гэж асуусан. Хэрэг юм бол та миний доор байгаа линкээр ороод та энэ хөтөлбөрт тохирох уу, тохирохгүй юу гэдэг талаар өөрийгөө ороод мэдээлэл авчих боломжтой. 8 сарын цаг бол ерөнхийдөө дууссан байгаа. 9 сараас эхлэх менторшип хөтөлбөрт 1-2 хүний зай байгаа. Тэгээд та тэрнээс доорх мэдээлэл ороод харчих боломжтой. Бусдаар таандас өөр мэдээлэл авах сувг надаас одоо мэдээлэл энэ дээр сургалт энэ авъя гэх юм бол бас доор би үндсэн Digital Money Club буюу надаас мэдээлэл авч болох Telegram group нэгдэх мэдээлэл болон үнэгүй сургалтын мэдээлэл мэтлэн бүх юмны ерний доор мэдээллүүдийг оруулсан байгаа. Та өөрөө сонголтоороо аль нь тань дээр хэрэгтэй байна, аль нь тань дээр тохирохоор байна тэр зүйлүүдээ харж агаад яг боломжтой юм байгаа шүү. За тэгээ 3 дахь шалтгаан руу орцгоё. За 3 дахь аюул сонирхолтой шалтгаан юу байсан бэ гэхээр хангалттай их хийхгүй байх гэдэг шалтгаан юм бэл. Энэ юу байсан бэ гэхээр би өөрөө амар цохилтонд орсон бохгүй. Яагаад гэсэн чинь ингээд би эйженси ажиллаж байхад яасан бэ гэхээр ингээд манайх руу орлого орж ирэх болсон бохгүй. Манайх руу орлого орж ирэх болоод тэгээ би депресс эхэлж байгаа. Яана ингээд миний үзүүлж байгаа үйлчлэгээ хангалттай хүнд яахгүй байгаа юм байна. Ингээд сонирхгүй байгаа юм. Би ингээд хүнд ингээд чадахгүй байгаа юм ингээд өөрөө хямраад заахгүй ингээд миний хийж байгаа юм хүнд хангалттай ингээд үн цэн нийлүүлж чадахгүй байгаа юм байна. Эсвэл ингээд миний хийж байгаа юм ингээд хангалттай байхгүй байгаа юм байна. Би хийгэлээдэг болохгүй гэж бодож байгаа. Тэгээ би дараа нь бодсон ч ерөөсөө би контент хийхгүйсэн юм бэл. Ерөөсөө миний санал болгож байгаа юм би оршин тогтдог, манай бизнес оршин тогтдог гэдгийг хүмүүс мэдэхгүй байсан юм бэл. Тэгээс шинээр нөгөө нэг би маркетинг хийхгүй болохоор ч манай бизнесийг хүн харахгүй. Тэгээ манай бизнесийг хүн харахгүй болохоор тэн дээр борлол орж ирэхгүй болчихж байгаа байхгүй. Айгүй энгийн процесс болчихж байгаа байхгүй. Тэнгүүд би тухайд би муу юм байна гэж бодож исэн ч үгүй би зүгээр л хангалттай контент хийхгүй байсан ойлгосон байхгүй. Тэгээ би айд явуулж эхлээд янз бүрийн байдлаар хүмүүс рүү имэйл бичиж эхлээд тэгээд контент хийж эхлээд тэгээ шинээр одоо үйлчлэгээ өгөх сервис одоо байгууллагуудыг хайж эхлээд тэгээд ирсэн чинь манай борлол буцааж яг тогтмол дэшиг өсч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг би амар гэсэн. Амар сонирхолтой нэг юм байдаг юм байлаа. Миний нэг яг одоо энэ концепцийг хамгийн сонссон тэгсэн бохгүй. Өөрөө долларын саятан болчоод тэгээд ингээд өөрөө дараагийн төвшөндөө ингээд гарах гад бүр ингээд next level руу гарах гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд next level руу гарыг гэд ярьж агаад яаж гарах уу гэдэг ингээд ойлгохгүй ярьжсэн чи юу болсон гэсэн чинь ингэсэн гэж нэг инфлюенсер залуугаас асуусан гинэ. За би одоо сошиал медиа дээр яг яахаа ойлгохгүй байна. Би ингээд тодорхой төвшөнд төрчлээ дараагийн төвшөндөө гарвал яах вэ гэсэн чинь чи өдөрт Instagram дээр хэдэн пост оруулдаг гэсэн чи би нэгийг оруулдаг гэсэн гинэ. Twitter дээр гэсэн чи би Twitter дээр оруулдаг үгээд. LinkedIn гэсэн чи LinkedIn дээр би байхгүй. YouTube дээр гэсэн чи 7 хоногт нэг гээд зүг бро мань чин өдөрт биш юу гэлээ мань чин 7 хоногт 80 контент оруулдаг шүү дээ гэсэн гинэ. Би Instagram дээр өдөрт 5-ыг LinkedIn дээр тэдийг, YouTube дээр тэдийг, Twitter дээр тэдийг тэг бүр өдөрт би ингээд 80-аас 160 контент оруулж иж миний бизнес ингэж явдсан шүү дээ гэсэн гинэ. Тэмүүтэ чи ерөөсөө юу ч буруу хийхгүй байна бро. Чи зүгээр хангалттай хийхгүй байна гэсэн гэж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Чи юу ч буруу хийхгүй байна. Чи зүгээр л хангалттай хийхгүй байгаа юм байна. Чи зүгээр л хангалттай хийхгүй байгаа юм байна гэж. Тэгээ мань нөхөр одоо долларын саятан одоо бүр том болцсон тийм мулти миллионер болцсон ингээд хэлж байгууд жижиг бизнесүүд том бизнес болж чаддаггүй нэг том шалтгаан юу юм гээд гисэн чинь та том бизнес болохын тулд ямар их хэмжээний маркетинг, контент үйлдвэрлэж энэ хорвоо ертөнц рүү гаргах ёстойг ерөөсөй ойлгодог гэж. Өдөрт нэг контент хийдгийг хангалттай гэж боддог гэж. Тэрийг өдөрт нэг контент хийдгийг хангалттай гэж боддог гэдэг байхгүй. Гэтэл яг үнэндээ ямар их контент өдөр болгон гаргаж иж энэ тууштай борлуулалтад ингэж авч явд юм бэ гэдэг ямар ч бүр ойлгомж. Ерөөсөй хангалттай контент хийдэггүй, буюу хангалттай маркетинг хийдэггүй гэж. Тэгээ миний одоо үндсийг хийдэг
яг бизнес ерөөсөө яг тэр ихгүй. Одоо би зөвхөн аль зүйл дурдах юм бол ерөөсөө миний үндсэн одоо яг Европт хийж байгаа бизнес бол ерөөсөө жижиг компаниудыг жоохон томруулахад яаж контентын тоог автомат системээр нэмэх вэ? Тэгээд эндээс чи хандлт орж ирнэ. Тийм биз? Одоо магадгүй өдөрт 2 контент хийдэг гэсэн бол яаж өдөрт 8 контент AI-аар дамжуулан автомат контент системээр дамжуулж хийх вэ? Тэгвэл яаж ч 2 контент хийж байгаа бол 8 контент хийж байгаа хоёрын хооронд 8 контент хийж байгаа нь борлох ёстой тоо. Тэгвэл энэ их орж ирж байгаа хандлтын сувгийг чинь яаж энийг чи автоматжуулаад автомат борлуулалтын систем үүсгээд борлуулалт болгоод дарааг нь хувиргаад боломжит худалдаа өгчүүдийг халамжилж явж байгаад имэйл листийг аваад тэнцэнээсээ борлуулалт болгож хувирдаг вэ гэдэг үндсэн контент систем, борлуулалтын систем. Тэгээд брэнд билдинг гэдэг энэ үндсэн 3 зүйлийг чинь би багцлаад үйлчлэгээ болгож компаниудад өгдөг гэсэн үг байхгүй. Энэ одоо ийм би бизнес үндсэндээ одоо хийдэг гэсэн миний YouTube сувгийг үзэж байгаа хүмүүст дамжуулж хэлэхэд. Тэгэхээр энэ маань өөр ямар нэг үний асуудлыг шийдэж байгааз одоо бизнес ялгаагүй магадгүй энэ зүйлээ одоо өөрийнхөө үйлчлэгийг би промот хийхэд бол бас контент хэрэгтэй болчих жоох байхгүй. Ялгаагүй байхгүй. Ерөөс аль нь ялгаагүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө яг ийм нэг юм хариг уруул нэг юм хамтарсан нэг юм явж байгаа зү. Тэгэхээр миний үндсэндээ яг миний үндсэн хийдэг ажил бол яг зүгээр YouTube одоо үзэж байгаа хүмүүстээ хэлэхэд контент систем, автомат борлуулалтын систем болон брэнд билдинг гэдэг энэ 3 зүйлийг багцлаад би ерөнхийдөө компаниудад ер нь жижиг дундтай нэг 50 саяас сарын 50 саяас 300 сая орчмын ер нь борлуулалт хийдэг компаниудад өгдөг. Тэрнээс дээш ч юм уу жоохон томорч байгаа. Дээш явж болно л доо. Тэрбум байж болно. Янз бүр. Ер нь дээдлэл тэрбум байд юм дөө. Тим биодэг гэсэн. Ерөө тамир нэгэн байдлаар нэрээ бизнестэй болвол бизнес дээр янз бүрийн сайн юм хийлж автоматжуулдаг үйлчлэгийг таних дээр тохирох үгүйг мэдмээр байх юм бол миний Instagram хаяглал 3 гэж бичээд энэ талаар мэдээлэл авчиж болно шүү. Би ерөөхдөө амар олон хүнтэй бол энэ дээр манайх хүмүүсээ дийлдэггүй. Тэгэхээр тийм тэгээ тамир нэгэн байдлаар бизнестэй болвол миний Instagram хаяглал 3-ын топ бичээд таны бизнест энэ хэрэг болж бас магадгүй. Тэгээд хэрэг бас сонирхох юм бол 3-ын топ бичээд над руу бас бизнесийнхаа мэдээллүүдийг яагаад тэгээд дунд нь тохирох юм бол бас манай үйлчлэгийг авч болно. За дараагийн буюу дөрөвт айгүй чухал point энэ бол намайг бүр үнэхээр хөдлөх миний бүрэн потенциалыг ашиглахад нам үнэхээр лайв болж исэн ганц ойлголцсон. Тэгээд ихэнх хүн ч гэсэн энэ байгаа гэж бодож энэ юу гэхээр ads буюу fear гэдэг зүйл. Ads буюу ads. Бос нам юу гэж бодох бол би бүтлгүүдчүүл яах болов эсвэл зүгээр юунаас айгаад байгаа мэдэхгүй айх мэтчлэн ads үед. Амар сонирхолтой нь ads өөрөө хүнийг бүтлгүүтэлд хүргэдэг цорын ганц сэтгэл хөдлөл юм бэл. Хүнийг бүтлгүүтэлд хүргэдэг цорын ганц сэтгэл хөдлөл бол ads юм бэл. Ads. Тэгээд амар сонирхолтой би яасан бэ гэхээр би 3 бүр юм үйл явдал дээр би ads хүний потенциалыг алдсан байх гэдгийг бүр би махадаараа би мэдэрсэн байхгүй. Эхнийх нь юу байсан гэсэн чи би турникэн дээр өглөө одоо 100 болцсон би хальт гимд явахгүйсэн байхгүй. Би турникэн дээр ингээд дасгал хийжсэн чинь нэг Украин залуу одоо ингээд манайхаар бол 10 дарах гэдэг шүү дээ. Дээшээ дараад ингэж гарч ирдэг. Тэгээ би тэрийг сурах гад ингээд чадахгүйсэн. Тэгсэн чинь нэг Украин залуунууд ирээд буруу чинь заагаад өгөхүү гэдгсэн. Тэгэхээр би тэгээл та гээд. Тэгээ би сурах гад ингээд битээр ярилцчихсан чинь ингээд юм байл та. Би ингээд миний хүч бол тэр залуугаас би хүчтэй юм гэж жоох ингээд би чинь хүртэл ингэж чадчих байгаа чи үгээс хүчтэй байна. Чи ингээд техник нь буруу ингээд чи бие чангалаад байна. Ингээд хөнгөн ингээд одоо ингээд өөрийгөө ингээд савлж байгаа л дээшээ гарчих юм бол ачаа гарчдаг юм а гэдэг байгаа байхгүй. Тэгвэл би ингээд савлж агаад дээшээ гарах гингүүд айгаад бие чангалаад байна гэж байгаа байхгүй. Чи ингэж яагаад айгаад байна. Тэг чи ингээд гоймын шиг те паста шиг бай. Ингээд яг мэдрээ те ус шиг бай. Ингээд битгий наанаас ингээд бие чангалаад өөрийнхөө одоо ерөөхдөө төвчлөл хэлэхэд битгий өөрийнхөө хүчинд найдаа те. Зүгээр физикийн хуулийн дагуу наа нэг энерги юмыг ингээд унаад дээшээ гараа гэдэг байгаа байхгүй. Тэгвэл би ингээд айгаад байгаа байхгүй. Тэнгүүд зүгээр би яагаад айгаад ингээд мэдхгүй би ингээд дээшээ унчвал ингэч болоо тэгч болоо гэдэг унчвал яана ингэчүүл яана гэдэг тийм сонин шалтгаанаар айгаад байгаа байхгүй. Тэгээ тэр айдас маань намайг биег маань миний хүчийг хориод байгаа ганц зүйл байгаа байхгүй. Хоёр дахь шалтгаан. Хоёр дахь нь би сэлж чаддаг байхгүй. Тэгээ би саяхан бас нэг барзил найзтай баахан олон улсын найзтай те. Бас нэг барзил найзтайгаа би нэг юм далайн хэрэг нэг нуур орсон. Тэгээ би сэлж сурах га зүгээр ингээд яаж хөөц сурч гэж нэг нуурын хэрэг орсон байхгүй. Тэгээ би ингээд заалгаж исэн чи юу болсон бэ гэсэн чинь ингээд яадаг юм бэл. Хөлөө ингээд ерөөсө ус руугаа ороод хөлөө ингээ болох юм бол живжин гэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сонирхолтой нь ингээ болчихгоо хөлөө ингэж л байхад ингээ яваад байгаа байхгүй. Тэгээ юу ажигсан гэсэн чинь би живчхүүдээ гэдэг бодол надад төрөнгүүт миний шууд хөл зогсонгуудаа би живээд байсан байхгүй. Тэнгүүт би живэхгүйгээ бодонгууд ингээ л яваад байгаа байхгүй. Тэгвэл би живчхүүдээ яана би гэдэг бодол төрөнгүүт шууд унаад байгаа байхгүй. Тэнгүүт юу ингэнгүүт би айх мөчөд миний биеийн потенциал байхгүй болоод байгааз. Яг энэтэй адилхан юм бидний амьдрал өгдөг. Та айх үед таны потенциал
унтардаг, таны потенциал мууддаг. Та үнэхээр суг одоо юм бэ? Та төрөхдөө аав ээж чинь таныг бүр суг төрүүлсэн биш. Намайг одоо ийм намаас бүр зориулаад сэлж чаддаггүй төрүүлсэн биш. Зүгээр би өөрөө айгаад байгаа байхгүй. Тэгээ айдас намайг хоош нь татаад байгаа, намайг хөдлөхгүй болгоод байгаа ганц зүйл манай өөрөө айдас гэдгийг айдас байгаад байгаа байхгүй. Тэгээ гурав дахь шалтгаанд бас амар шин. Дугуй унахад та мэдэх бол би өөрөө дугуй унах чаддаг байхгүй. Тэгээ би ингээд дугуй унах хүн заажсэн яг бас тэгдэм байл. Дугуй унаад хүн зүгээр жигээл явчих юм бол хүн ингээд балансаа бариа явчихдаг шүү дээ. Хамгийн гол нь хүн дугуй унжгаад унчихгүй гэж айгаад жихгүй болохоор буюу урагшаа явахгүй болохоор балансаа алдаад дугуй унжаага унддаг шүү дээ. Та ингээ хэрвээ жигээл ах юм бол дугуй унжаага хүн балансаа алддаг байхгүй. Харин жихээ болчих юм бол баланс алдаа унждаг шүү дээ. Яг бүх юм адилхан юм бэл. Та айгаад тэгчүүдээ ингэчүүдээ гэдэг айц дээр байгаад их юм бол та хөдлөхгүй. Тэгээ тэр ингэчүүдээ гэдэг бодол орж ирэх юм бол та балансаа алдаад унана. Живэн тэр надтай адилхан болж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр би нэг үг нэрлэдэг гэхээр fear free амьдрах гэдэг нэрлэдэг байхгүй. Бид нэр sugar free гэж нэрлэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан fear free буюу айдасгүй амьдрах юм байна. Айдасгүй амьдрал болвол бид нарыг бүрэн потенциалаа ашиглах цорын ганц боломж юм бэл. Бид нар өөрсдийгөө хоошин татаад байдаг хүмүүс нь бид нар өөрсдөө юм бэл. That's all. Бид нар өөрсдийгөө л хоошин татдаг юм бэл. Ерөөсөө. Түүнээс биш хин нэгэн бидний өрсөлдөгч нар биднийг хоошин татдаггүй юм байлээ. Эсвэл хин нэгэн их тохиолдолд. Тэгэхээр анзаард үзээрэй. Яг та юунаас айгаад байна? Тэгээ өөрөөсөө асуугаад үзэх асуулт нь энэ багхгүй. Хэрвээ надад ямар ч айц байхгүй байсан бол би яг өнөөдөр юу хийх байсан бэ? Гэж бодоод үзээрэй. Би ямар ч айдасгүй байсан бол би зүгээр л бүгдийг хийж чадна гэдгийг мэдчихсэн зөв. Амар сонголт нь та ямар ч айдасгүй байсан бол тэгээ дээрэс нь та хийгээд бүтлгүүтгүй гэдгийг мэдчихсэн бол та юу хийх байсан бэ гэж бодоод үзээрэй. Тэнгүүд наадхаа л хийчихлээ гэдэг юм байгаа байхгүй. Хийгээд яаж оролдоод үзэлтэй гэдэг. Тэгээ буй жигээд үзэлтэй. Эсвэл нөгөө нэг миний хүлээн гэдэг чинь ингээд үзэлтэй гэдэг юм байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд өөрсдөө бид нарыг хоошин татаад идэг зүйл юм байна. Тэгээ энэ зүйлүүд буюу айдас гэдэг зүйл таны потенциалыг багасгадаг, одоо сулруулдаг, таны хүчийг одоо бурхан танд амар хүчтэй өгсөн байгаа байхгүй ур чадвар те. Гэтэл тэрийг нь байхгүй болгоод байдаг зүйл өөрөө айдас юм байна. Айдас гэдэг зүйл. Тэнгүүд энэ айдас чинь өөрөөсөө биднийг араатай амтан янз бүрийн байгалийн гамшиг те гинти ослоос хамгаалах үүрэгтэй тархины функц байгаа шүү дээ те. Тэгвэл бид нар 21-р зуунд айхтар тийм бүхэл амьдралд тулгарсан нөхцөл байдалд айхтар нэг бар те арслан бард бариулж идэх нөхцөл байдал бид нар үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө юу вэ гэхээр бүр тэр дээр үеийн хүний тархины програм нь орчин үеийн шинэ нөхцөл байдал дасаж амжаагүй байгаад байгаа. Тэгэхээр нэгсэндээ дасаж амьдраад амар сонирхолтой юм байл л дээ. Адель гоо чөлөөж ярээр ороо. Амар сонирхолтой нь айдсгүй болчихлоор одоо шинэ надад ч контент их амар айдс байдаг гэсэн юм байна. Ер нь тодорхой хэмжээний төрдгийг. Тэгвэл амар сонирхолтой нь одоо яагаад контент хийхээс хүмүүс айдын гэхээр хин нэгний ямар нэг үзэл бодол байдаг. Гэтэ үзэл бодол бүр ганц хоёр хүн үзэл бодол байдаг юм бэл. Тэгээ би намайг юу амар айцаас чөлөөсөн бэ гэхээр хоёр үг чөлөөсөн. Хоёр юм ойлгож чөлөөсөн бохоо. Эхнийх нь Jesus Christ байсан. Миний нэг нэлээд дагдаг бизнесмен гэсэн бохоо. Ингэсэн байсан Instagram дээр. They crucified the perfect man and why they crucified the perfect man буюу одоо хүмүүс төгс хүн буюу Jesus Christ-ыг үртэл ингээд амьдаар нь алсан штэ. Тэгээ цаазалсан. Одоо яасан. Тэгэхээр төгс хүн хүртэл тэгж хүмжлүүлж болж байгаа юм бол чи яагаад энэ хорон ертөнцөөс validation буюу юм зөвшөөрөл хүсэж байгаа юм бэ гэдэг үг гэсэн юм. Нэгдүгээр үг. Хэрвээ төгс хүн буюу Jesus Christ хэрэг хүн хүртэл хүмүүс ингэж үүсгэж болж байгаа юм бол манайд юу юм бэ гэдэг юм. Хоёр дахь нь би энд нэг Орос залуутай хэрэлдээ тэр нь яасан гэсэн чинь Чингис хааны бүх цагийн хамгийн шилдэг одоо хаан байлдан дагуулж бишгээдсэн байхгүй. Тэгээ би яахаар хамгийн том газрын эзэлсэн хүн чинь дэлхийд яахаар хамгийн шилдэг юм биш үү гэсэн чинь хүүхдүүдэнд харалтаа ингээд хүүхдүүд нь ингээд даа чи ингээд яагаагүй гэдэг аргумент гаргаж ирж байгаа. Тэнгүүд бодоод үзэх юм бол Чингис хаан дэлхийн таалыг буюу бодоод үзэлтэй. Энэ дэлхийн ертөнц хүн төрөлхт үүссэн цагаас ахуулаад хэдэн тэрбум хүн байсан бол хэдэн тэрлион хүн байсан бол тэр хүмүүсээс цойлж гарч ирээд нэг шиг хүн гарч ирсэн Чингис хаан байгаа шүү дээ. Хамгийн том газар нутгийг өөрийнхөө эзэмшил дотор болгосон ганцхан хүн биш шүү дээ. Чингис хаан гэдэг хүн. Гэтэл чи тэр хүн болоод ахад хин нэгэн чамайг шүүмжилж болоод байгаа юм. Тийм байгааз
Дэлхийн шилдэг хүн штэ бүр Чингис хаан штэ. Хэдэн тэрлэн хүн, хэдэн тэрбум хүнээс хамгийн том газруудыг эзэлж чадсан, өөрийнхөө ихшлэл оруулж чадсан тэр хүнд чи болж чадсан хэрнээ хүртэл хүмүүс ч юм шүмжлэх хүмүүс байгаа хөөхгүй. Тэгэхээр буцаж очиод би та тэр хүн юу ч хийсэн угаасаа шүмжлэх хүн байж л байх хөөхгүй. Хин хэлсэн байлаа. Орон ертөнд хүн болгон өөрийн гэсэн опинион буюу үзэл бодолтой. Орон ертөнд битүү үзэл бодолтой хүмүүсээр дүүрсэн. Тэгээ тэр хүмүүсийн үзэл бодол тантай зөрчилдөж болно. Тэрийг харин зөвшөөрөх ёстой гэж л. Тэр л угаасаа зөвшөөрөх юм байлээ. Тэгэхээр сонирн боостай. Зүгээр л дахиад бодоод үзэл дээ. Чингис хаан, Jesus Christ одоо хэн байдیں۔ Тэ яаж ч мундаг юм хийсэн тэр хүмүүс тэ яаж ч мундаг юм хийсэн үгүйсгэж болж гин, харлуулж болж гин. Тэгэхэд бид нар come on тэ мань хэд одоо та би come on. Өөсөө ойлгомжтой байхгүй. Одоо шиг ингээл намайг гой шүмж болно шүү дээ. Үсээ засуулаач ч юм уу те. Одоо юу гэдэг чинь. Одоо мэдхгүй өө хайвал ингээл бол дуусахгүй шүү дээ. Тэгэхээр тийм байна. За тэгээд энэ үрээд ер нь бичлэгээ дуусгая гэж бодож байна. Бараг 30 минутын бичлэг энэ болж байгаа шүү байна. Миний баг бүх цагийн хамгийн урт бичлэг. Би өөрөө урт бичлэг ер нь хийхийг аягүй хүсдэг. Ягаад тэгэхээр ингээд чөлөөтэй яриад ингээд гоё те. Ингэж байл аягүй гоё байдаг болохоор. Тэгээд дахин юмнуудаа хэлье. Хэрвээ та 9 сарын дижитал бүтээгдэхүүн үүсгэх менторшип хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэ дооргоо линкээр орж болно. Эсвэл миний Instagram руу яг бүх санаа бодлоо бичээд яаж болно. Хэрвээ зүгээр надаас мэдээлэл авч явах Telegram групп нэгдээ зүгээр бит сургалтууд авъя гэх юм бол Digital Money Club нэгдэж болно. Доор байгаа. Үндгүй сургалт авъя гэх юм бол доор байгаа. Хэрвээ та мэдээж хэрэг бизнес дээр үнэмийн үйлчлэгүүдээс сонирхё гэх юм бол манай эйженсигээс тэ шийдэл гаргалгаа авъя гэдэг юм бол манай над руу 3 тоо бичээд асууж болно. Тэгээд бас гоё ярилцж агаад ямар нэгэн шийдэл гарч болох байх гэж бодож байна. За тэгээд энэ өнөөдрийн бичлэгээс танд юу хамгийн их буусан комент зэгтэр үлдээгээрэй. Тэгээд иймэрхүү урт бичлэгийг үзэж байхыг хүсвэл иймэрхүү урт бичлэг үзчихье гэдэг байдлаар санаад бодлоо бас хийгээрэй гэж хүсмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Өнөөдрийн үзсэн баярлалаа. Subscribe хийгээд тоохоо дараа төлөж байгаа. Амжилт.